Ажил үйлдвэрийн тактик байна. Чи жоох юм байж юу юм мэдтээ. Жоох юм байж их томчлох болсон. Баагатай чихэр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт рэпер 113. Сайн байцгаана уу? Бүх хүмүүст өдрийн баяр мэнд хүргэе. Энэ дугаараас эхлээд үндэсний дотооддоо үйлдвэрлэдэг сэвгэр гэдэг энэ чихэр хамтарч ажиллаад манай баагатай чихрийг манай ивент итгэж байгаа. Тэгээ энэ нөгөө онцлог нь obviousтэй юм билээ. Монголдо үйлдвэрлэсэн гэдгээр онцлог. За үндэсний үйлдвэрлэлд хэмжээтэй. За тэгэхээр би танд зориулаад танаас асуумаар байсан бүх асуултаа энд бичсэн байгаа. Тэгээд тайл болох сайхан дэлгэрэнгүй хариулаад хоёул ярилцаад явъя гэж бодож байна. Хичээнэ. Одоо болсон гэж бодох юм бол доошоо хариулахгүй гэж болно. Ямар их чихэр вэ? Сэвгэр айл бүрийн тавгийг чимнэ. Язанаас шолон тийм үү? Ингээд энэ ч нүцээд юм. Номоо гаргах бодол байдгүй гинэ. Тийм бодол байдаг. Тэгээ тэрнээс шал бас жоох их цаг хугацааны ажил юм байлээ. Айгүй их цаг ордог ном бичнэ гэдэг чинь бас байгаа. Тэгээ одоо бол биш те. Хэддгээр ангиас хойш та ерөн шүлэг бичиж байгаа юм. 4-р ангиас хойш уран зэрэгэд орсон баг шүү хөрөл толгомлохт. Тэр үедээ ер нь яг хиний шүлгүүдийг уншдаг, танд таалагддаг бай. Одоо бол таны намайг ухаарахад ер нь бол шууд чойнмын шүлгүүдээр л шүлэгтэй танилцуулсан л да манай ар гэрийнхэн. Манай аав угаасаа фэн нь. Тийм. Таны одоогийн фэн галсан сөхөө. Үгүй. Бүгдээр. Баугийн лавсрангай, эренчингийн чойнм, тангадын галсан. Бүгдээр ингээл шүтэн биширч хөндлөж явдаг да. Тийм шүлэг бичгээр бас айгүй гоё тайвширдаг те. Чи ер нь ямар үедээ бичдэг вэ та? Бүх үед. Одоо цаас гаргаад бичсэн ч болно. Зүгээр л юуны талаар бичмээр байгаагаа ойлгоцсон үед. Нэг юмны талаар хэлмээр байгаа үедээ л бичдэг. Тэгээд бас хэлмээр байгаа ч гэсэн дотроо булшилдаг тийм үед ч олон байгаа. Таны хамгийн ойрын итгэдэг хүн чинь хэн бэ? Би. Өөртөө л итгэдэг. Тийм. Надаа нэг ч удаа бодлоо хэлж байгаагүй. Би ер нь хүнд итгэхэ болцсон. Тэр тэгтээ нэг охиноос болсон. Би нэг охинтой их миний баг анхны хайрхаа маам уу гэж би дууддаг байсан найз охиноо. Айгу хэдэн жил айгу гоё байсан. Би нэг айгу жинхнэр хайрлаж үзсэн тийм. Хүнээс ямар нэг юм нэхгүйгээр би өөрөө хайрлаа гэж анх удаа хичээсэн ч юм. Тэгс чинь яасан гэж бодож байна. 3 жилийн дараа тэр охин надлуу өглөөний 6 цагт залгаад юу гэж хэлсэн гэж хоёулаа салъя гэж хэлээгүй. Би чамд хайргүй гэж хэлээгүй. Би чамд араач нь тавьчлаа гэж хэлээгүй. Би хурмаа хэлээ гэж. Айгуу сонирн боостой. Тэгэл тийм байдаг юм бэлээ. Үргэлж чи явсан. Манай хоноогүй. Намаа хамаагүй. Тэгээ одоо бол мэдээж их нэртэй итгэж байгаа. Илүү том хайртай байгаа гэж. Илүү том хайртай учраас. Тийм. Итгэл даах хүнтэй гэж байна. Яа. Урлагийн салбарын хүн үү танаа? Үгүй. Одоо шал өрх. Таны сонсогч байсан уу? Үгүй. Та хоёр хэрхэн танилцсан? Наа юу сонсдгоо надад барыг дургүй байсан баха. Хөвзөө танилцуулсан да. Яг энэ хүн л миний хүн байна гэдг нь яг мэдрэгддэг юм уу хүнд? Зүгээр тэр хүнийг тань гэж байхгүй шүү дээ. Хүнийг
насаараа хамт амьдраад ч танихгүй байж магадгүй л гэж боддог штэ. Зүгээр л чи энэ хүнийг хайрлаж чадах уу гэдгийг чи өөрөө мэдэрнэ штэ. Тэр хүнд эхлээд өөрөө итгэжиж чамд итгэдэг л багтаа хүмүүс. Чи өөрөө хүндэлж хүмүүс чамайг хүндэлдэг шигтэй. Тэгэл би зүгээр эхнэрээ тэгэл би нөхнийг хайрлана. Би нөхөнд итгэнэ. Би нөхнийг гоохгүй. Би нөхөнд худлаа хэлэхгүй. Тэгж л бодсон доо анхны бодол. Яагаад холбогдох боломжгүй гэж Сантай холбогдох гэж их олон сар олон жил Instagram руу танил бичлээ. Яагаад холбогдох боломжгүйг нь чи мэдэж байгаа юм шээ тэгвэл. Ер нь ганцаараа байх туртай. Ер нь хүмүүсээс яагаад ингэж зайгаа бариад байдаг юм бэ? Гү би хүмүүсээс зайгаа тэгж ингэж зориулж барьдаг хүн биш ээ. Би зүгээр юм хүмүүстэй биш өөртөө байх дуртай л хүн байхгүй. Тэ. Таны утасны дугаарыг жишээ нь одоо хэдэн хүн мэдэх вэ? Аав тань, эхнэр тань. Мэдгүй 20 хүн л мэдэх. Бүх хүний найз бол хэний ч найз биш гэж. Би хүн болгонтой холбоотой байхыг хүсдэг. Холбоотойгоо хүмүүстэйгээ л байнга холбоотой байхыг хүсдэг. Сонгуул өгдөггүй мөнгөний ажил санал ирж байв уу гэн. Сонгуул өгдөгөө насанд хүрчихсэн. Мөнгөний ажил санал ирдгээ тэгээд хийдэггүй. Ер нь яагаад хийдэггүй вэ? Ямар итгэл үнэмшлээр хийдэггүй вэ? Зүгээр л хүмүүс үзэл бодлоо битгий худалдаж байгаасаа л гэж ядаж үлгэр жишээ нэг рэпер байхыг хүсдэг. Гэхдээ тийм зөндөө олон рэперүүд байгаа л тийм. Тэдний тоог нэгээр нэмхийг л хүсдэг. Тийм. Тэгээд мөнгөний ажил орж ирээд тэрийг хийж байгаа хүмүүсийг их ч нэх буруутгаад дээдгүй. Зүгээр л игдүүцээд байдаг. Миний хийж байгаа ажил намайг арайч өсгөөд алчихгүй байлгүй дээ гэж боддог. Гүн намайг өсгөж ирсэн. Тийм. Яагаад гэвэл миний хийж байгаа юм ажил биш. Миний амьдрал байхгүй. Тийм. Тэгээд намайг өсгөж явахад надаа саналууд ирж исэн, би өсөж исэн ч хийж байгаагүй. Ямар өсөж үзээгүй ш, өсөж үзсэн юм чинь. Харин үзэл бодлоо худалдаж үзээгүй юм чинь гэдэг шиг тийм ээ. Хар ажил хийж үзэж байв уу гинэ. Би ажлыг хар цагаан гэж ялгадаггүй, ажил хийж үзчихсэн. Зөөгч мөгч тэгэл тохооч могооч бүгдийг хийж үзсэн. Бүгдийг хийж үзсэн гэж бас ярьж болохгүй юм байна. Бүгдийг хийж үзээгүй. Надад олцсон ажлуудыг би бүгдийг голохгүйсэн. Яа. Тэгээд гадагшаа явж ажил хий гэж бодож байгаагүй. Тэгэд ажлыг бол би тэгж л бодсон л та боддог юм. Жорлон цэвэрлээд олсон ч бай, олсон мөнгнөөс ч баас өнөртөхгүй гэдэг нэг үг өгдөө. Тэгэд хүн болгоныг хийж байгаа ажилдаа бүгдээ сэтгэлээсээ хийдэг байгаасаа л гэж боддог. Таны уран бүтээл таны толио гэнэ. Миний уран бүтээл бол би. Бүгд ер нь таныг илэрхийлдэг гэсэн үг. Тий. Яа. Миний нэг анхны хайрын дуу гэдэг дуу гэдгийг First Love Song гэдэг сүнсний тухай дуу. Би тэр дууг хүртэл 2 сар сүнстэй байшинд амьдарч байхдаа биччихсэн. Хамгийн хайртай дуу гэж байхгүй. Энд чинь нөгөө нэг хоёр хүүхдийн айлыг сонгох уу гэж юм шиг асуулт байхгүй юу. Би бүх уран бүтээлүүдтэй хайртай, бүгдэн дээр нь үнэн гэлжсэн. Сэтгэлээсээ хийжсэн. Тэр гинжиндээ хамтарч дуусна, сүлд цацсан дуу шүү дээ. Гинжин дуулдаг байсан би жоохон бахтаа. Тийм. Тэгээд тэрийг дуулсан.
Нэг хүмүүсийг яагаад энэ дууг ийм болгож өөрчилж дуулсан бэ гэсэн чинь нөө хамгаалттай бидний харьцаанд орохыг уриалсан гэж яриад байсан. Энэ яг ийм зорилго агуулга бас мессеж өгөхийг хичээсэн юм уу? Тийм мессеж хүмүүс авч ивэл надад гоё л байна. Хончны бовондоо би тастаа гандаа мүгэлээ. Тогож байгаа охиныхын би дотоод жигэн суулъя. Урууламын хихия, орожонгоо нухия. Иргэлэх надя энэ дэг янзаар шалтия. Би нэг өөрийгөө өмөрөөд идэг хүн биш л те. Тэр хүмүүсийн миний ч гэсэн юм бол өв гэдгийг би мэдж байгаа. Гэхдээ би айл жоохон носон багасаа тэрийг дуулж исэн, тэгж дуулж исэн. Тэгээ тэрүүгээрээ дуулсан би нэг нуугаагүй, би энэс ичхгүй, би нэг дуулахаа болохгүй. Зүгээр бид нар ч арчилсан оронд амьдарч байгаа шүү дээ. Миний уран бүтээл таны хүүхдийн хүмүүжил зориулагдаагүй гэсэн мессеж. Тэнгүүд тэр нөгөө гинжинтэй хамт хийсэн дуу нэлийн шүүмжлүүлсний ард зүгээр тэр ганцхан тэр биш ээ. Зүгээр л энэ ер нь бүх уран бүтээлчдийн өмнөөс хэлж байгаа. Артистуудыг нэг юм хүүхэд асрагч гэж бодоод байна л та. Яагаад өөрсдөө хүүхэдтэй анхаарал тавихгүй юм бэ? Миний дуу бүдүүлэг санагдаж болно. Миний дууг сонсож болно. Яагаад надад чинь юу нь гоё байгаа юм бэ? Чи яагаад наадхаа сонсож байгаа юм? Энэ гоё биш байна уу гэд яагаад ярилцахгүй байгаа юм? Зүгээр л энэ миний хүүхэд ийм дуу сонсож байна. Тэгэхээр энэ дуулсан үнэн буруу та. Шудраг юм уу? Зохиолын дуу сонсдгоо. Зохиолын дуу сонсдгоо. Тэгтээ бүх зохиолын дууг сонсдгоо л байнга сонсдгоо л зүгээр ганц хоёр амар гоё дуунууд байдаг шүү дээ. Бэрхийн голын дуу гэх жишээ нэ. Тэд нарыг бол сонсдог. Цохлон гэж сонсдог уу? Дээр үдэл сонсдог байсан доо. Хүүгийн бодол, хөлбөйцэн хэрнуур муур гэдэг дуунууд жавхлахыг хийж ахдаг болсон. Жавхламг сууйст байх үедээ хийдэг байсан тэр үеийн дуунуудыг тэр үед нь ол сонсдог байсан. Би 10 жилдээ урдлагын үзлэгээр дуун жигүүртэй хүүхэд нас гэдэг тийм тэмцээ мэмцээнд орж марж дуулж муулдаг нэг тийм мэдгүй маань дуу хөгжмийн багшч дуул гэсэн юм уу нэг тийм үед сонсдог байсан. Гэтэ гоё зохиолын дуунууд гоё. Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ гинэ? Кинон дэр үү? Ер нь амьдрал дээр ч тэр кинон дээр ч тэр ямар хүн байхыг хүсдэг вэ гэж байгаа. Би кинон дээр нэг олон кинонд орё гэж бол боддог л тийм. Нэг тийм бас гол дүрмөр тоглох юмсан гэдэг бодол огт байдгүй. Бас нэг жоохон хол дүрмөр байвал орчдөг. Киноны хувьд болохоор бас саяхан Раймгийн кинонд тоглосон. Найз болоо надад яваад идэв биш үү чи өө. Чи болооч? Тэрэн дээр Баяалын хүүхдийн дүр бүтээсэн. Тэр бас амар сонирхолтой. Сонин гэдэг нь Баяа Али хүүхэд болох сонин байсан юм шиг. Надаас тийм тэр харагдчих чинь мэдгүй шүү дээ. Би Баяа Али хүүхд ямар байдгийг. Тийм. Тэгэл дотроо нэг хэдэн сар тийш авч байгаа л тэгэл чадах ятгаараа жүжиглсэн тийм. Ер нь энэ Райм гэдэг кино бол миний өмнөх орж ирсэн кинонуудаас хамгийн их сонирхолтой, адал явдалтай тийм кино байсан л та. Моорогт орж үзлээ. Тэгээ өгсөн хүмүүсийг, өнгөрсөн хүмүүсийг бүтээдэг, бүтээлгээр нь бүтээлгэж үзлээ. Надаа ерөөсөө тэрэн дээр нэг юм сэжиглээд байх юм байгаагүй. Угаасаа л хизээ нэгэн цаг тийш очно гэдгийг би мэдж байгаа. Тэгээ эртгөө очиад асчлаа. Амьдрал дээр дүр бүтээхийг хүсдэггүй, өөрийнхөө л байхыг хүсдэг. Хүмүүс намайг ингээд нэг жүжиглээд дэг гэж боддог юм шиг байгаа. Ухаантай, царайллаа, энэтрэг л хүмүүс харагдчихлээ. Тэгэл тэр хүмүүсийн бодол бол тэр хүмүүсийн бодол. Тэгэл тэд нарын өөрт нь үлдээдэг. Би өөрийгөө үгүй би энэ хүн угаасаа гэж нотлохыг ч хүсдэггүй.
Тэгэхгүй дараа хизээ нэгэн цагт эр хүний замын үзүнд таарад үдсэн үедээ зөндөөл хүмүүс хэлдэг өө чи үнэхээр амьдрал дээр ийм хүн юм уу? Нэ. Би тэгж камер асахаар шал өөр хүн болчтой хүн биш. Камер унтрахаар хүчрхийлүүлдэд яваад идэг тийм адгийн шар биш. Зүгээр л дүр бүтээхийг биш. Сайхан дурсамжуудтай түүхүүлдэхийг хүсэж байна. Таныг дуугүй болгож байсан хамгийн том айдас. Таныг бүр чив чимээг ойлгож байсан. Ганцаардал. Анх удаа ганцаардлыг мэдрэх. 2010 онд түүц ажиллаж үзчихсэн 32 тойргийн түүцийг тэр хизээч хүн тасардгүй тэр газар ингээд баг нэг цаг ингээд нэг ч хүн яваагүй. Надаас нэг жирэх тамхи авах гэж хин ч ирээгүй би бүр. Тэгээд нэг юм миний араас тэрийг авах шиг болсон. Нүмрэл авах шиг болсон. Ганцаардал. Тийм. Би тэгээ ганцаараа байхаас тэр үед амар хайсан. 2010 онд гэсэн шүү дээ. Хэдэн жил ойролцоогоор тэр төцөө ажилласан бэ? Нэг 6 сар 7 сар ажилласан болов. Тэгэд дараа нь нах цагтаа 8 нэрийн дэлгүүр болгож ажилласан байт юм да. Одоо ажилладаг хэвээрээ гэсэн үг үү тэгэхээр? Гүү яалаа гэж. Одоо надаа ажилладаг юм гээд тархил байна. Та өөрийгөө олсон уу гин. Хүмүүс ч өөрийгөө олох гэж ярьдаг шүү дээ. Ер нь өөрийгөө олох гэж яах юм хэлээд байна. Та өөрийгөө олсон уу? Өөрийгөө ойлгох л байлгүй дээ. Би бол тодорхой хэмжээнд өөрийгөө ойлгосон гэж боддог. Гэхдээ сүйтлээ ойлгож байна. Тэнэг байснаа. Тэгэхгүй би бол өөрийгөө ухаантай гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Би угаасаа тэнэг байсан. Би одоо ч тэнэг байгаа. Тэнэг явсан юм чинь. Тэнэг явсан тэнэгэл юм чинь. Тэнэгийг хинээс нь нуух юм бэ? Би нь яахаар ухаан суух юм? Яахаар ухаантай болох юм? Диплом авахаар ухаантай болох юм уу? Мэдгүй. Та өөрийгөө алдсан уу гэдэг асуулт байсан бол би үгүй гэж хариулна. Диплом гэж ярьснаас нэрээ та кино урлагийн дээд сургуульд сурж олоо өгсөн шүү дээ. Хэдгээр курс тэгээ ямар шалтгаанаар хөгжиж? Машины судлан бүрээс оёгээд харан чадахгүй байл тэгэл өгсөн. Ямар чиглэлээр сурч байсан бэ та? Тайз дэлгэц анимашны зураач. Одоо тэгтээ би дипломтой дипломгүй бас зурмаар санагдсан үедээ зурчдаг. Анх тайзан дээр гарч байсан мэдрэмжээ сандгүй. 2012 онд нэг оюутнуудын холбооны нэг шинж яг хичээл орох нэг өдөрлөгч байлаа юу ч байлаа нэг тийм юмд орж ирсэн шүү. Тэр бол бүхэн өргөө дөрөв оюутнууд суулцсан миний цалин авсан анхны тайз байсан. Тэгээд тайзан дээрээс тэр олон хүний дундаас юу ч харагддаггүй шүү дээ. Зүгээр бахан толгой л харагддаг. 4 жилийн өмнөх Triple X-ийн тайзан дээр гараад би нэг 2 дуу дуулжсэн. 2 дуу дуулаад буужсэн. Тэгж яхад үзчихсэн хүмүүс бүгдээрээ 113 гэж орилсоор л байсан намайг буусан ч гэсэн миний дараагийн уран бүтээлчийг зарлаад тэр хүний дуу талдаа орж явахд хүртэл хүмүүс орилсоор л байсан. Олон хүн миний тэр уран бүтээлээр өвчлөж байгаа биш, идэгж байгаа болохоор тэр хүмүүсийн хайр, итгэл, хүндлэлээс хичиж явдаг да. Дааж явахыг хүсдэг гэх юм уу? Даахгүй бол ичмэр штэ. Тэгээд айж явдаг. Та юунаас хамгийн их урам авдаг вэ гинэ? Би нэг юм хийн гэж бодоод тэрийг хийгээд ард нь гарч хараа амирх урам авдаг. Хүмүүс намайг хайрлаад ахаар амирх урам авдаг. Намайг амар их хайрладаг. Надаас их хайрладаг яваад л доо. Би үүндээ өөртөө баг хайргүй. Тэр хүмүүс айж. Та ер нь өөрийгөө багтаа хэр их хайрлагдаж хайр үзсэн хүн гэж боддог вэ? Би төрснөөс өнөөдрийг хүртэл хайрын дунд л амьдарч байгаа. Миний уулзсан хүн болгон намайг хайрлсан. Бааранд очиж дуулдгүү гэн.
бааранд очдогчгүй. Манад ирээд дуулаад өгөөч гэвэл яг нь тийм санал зүйндээ ирнэ. Өө тэгээд болдгүй. Ер нь ямар ихтгэл үнэмшил байна. Яагаад ер нь бааранд очиж дуулдаггүй. Би яг энийг л яриулмаар санагдсан. Тэгэхээр зөвхөн миний хувийн артистын 113 гэдэг артистын хувьас болохоор бааранд цугласан согтуу хүмүүсийг зугаацуулдаг артист биш. Таны амьдралд хайр, харилцаа чухал уу эсвэл карьер чухал уу? Хайр харилцаа чухал. Яа. Яваас өдөг хүртэл карьер хөөж байгаагүй. Би урдхаа л хажуудаа байгаагаа л харилдаг. Өөрийгөө давтахгүй байх тал дээр та ямар бодолтой явдаг вэ? Яг уран бүтээл болгон дээр өөр сэдвийн талаар дуулахыг бас зорддог. Баваатай чихэр нэвтрүүлгийн асуултууд тань тэгэхээр санагдав. Таныг өмнөх яриануудыг чинь бас үзээд аль болох хүмүүс асуугаагүй юм асуух юмсан гэж бас. Тийм би бас өмнөх орж ирсэн нэвтрүүлгүүдээс яриаг үзүүлсэн ярихыг бас хичээлээд тэгт. Тэрийг хоёулаа шийтгэхгүй байхад тэгээд хүмүүст амттай санагдаасаа энэ баваатай чихэр гэдэг нэвтрүүлэг. За надад нэг санаа төртлөө. Би нэг чихэр аваад ирсэн. Би танаас асуугаагүй үлдсэн юм байж магадгүй. Та нэг асуулт нэг надаас энийг асуугаасай гэж боддогч надаас хинч асуудгүй ч юм уу те олон газар яриа өгч जैन. Надаа харин ийм санаа төрж байна. Эсвэл надад би танаа нэвтрүүлгийн дараагийн зочинд асуулт бэлдэж өгч болох уу? За тэгээ хэн байсан ч хамаагүй би таны асуултыг гэсэн. Би өөртөө зөндөө ялцсан. Тэгээд дараагийн хинч байсан энийг асуумаар байна. За би таныг чихэр гаргах нь. Окей. Энэ асуултыг хүмүүс ер нь нэг нэгээс асуудаг юм шиг санагдав. Та энэ асуултанд өөрөө хариулахгүй юу? Түг би надад чинь өөрөө хийгээд явж байгаа. Баваатай чихэр нэвтрүүлгийн 3 дахь дугаар танд хүрлээ. Зочноор 113 байлаа. За тэрээр дараагийн зочноос асуулт асуусан. Энэ дотор ямар асуулт байгаа вэ? За баярлалаа тань. За баярлалаа. За. Уран бүтээлийн амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлэгт нас амжилт хүсье. Хөрсөн баярлалаа. Оо, мик авах юм чи. Мик авах. Бүр Өнгөр үнжлэхгүй шүү дээ.